Ганагийн сүгт давтай морил. Зохиолч Сүрэн Жавын хишиг сүрэн, төрийн ордны алуурчин. Нэгдүгээр хэсэг. Төрийн саарл ордных нэг цочоосон хэрэг мандав. Зүүн талын цахилгаан шат 3 давхарт ирж зогсоход дотроос нь зүрхэндээ худгалуулсан ир үхэтхийн унжээ. Үйлчилгээний өхөд үнхэлцгийн хагартал айж тэр хаваарныг хашгиралдав. Санхүүгийн хилцээ ажилтан норв сүрэн ирж тэднийг саатуулан үүдний хамгаалтынх нэг дуудан цагдаагийн газар мэдэгдэхийг шаардсан түүгээр явсан гадны төлөөлөгчдийг өөр маршрутаар авч явахыг дотор утсаар мэдээллэв. Удсан чигүй шүүх хэмлэгэн шинжээч цагдаагийнхан ирж шинжилгээ хийлээ. Дунд зэргийн насны боровтор царайтай шанхнаасаа буурал сууж яваа өндөр дүү тэрэрийн халааснаас олдсон бичиг баримтаас үзвэл хуваар аж хуйрхэлдэг Баянгол дүүргийн иргэн Батсууднам гэгч аж. Ордонд орсон учир шалтгаан нь улсын их хурлын гишүүн үржинэтэй уулзахаар бичүүлжээ. Шүүхийн шинжээч эмч гомбо амиа хорлсон байж болох хийгээд нас барахын өмнөхөн сэтгэл санааны хүчтэй цочролд орсон байж болцсошгүй. Нарийн шинжилгээг эмнэлэгт хийнэ гэв. Мөрдөгч даваа хэргийн газрын үзлэг хийх явцад цэглэн шатнаас эмэгтэй хүний цамцны товчулж түүнийг тусгай гялар утанд хийв. Ийлэх хэрэг саарл ордных нэг сандралд оруулсан хийгээд бие хардах хардлагууд тунж хүчтэй болов. Нэг өрөөнөөс нөгөө өрөөнд очиж амамандаа шивнэлдэн тэрийг ч сэжиглэн тандсан ирээ газар авч байлаа. Яг энэ үеэр мөрдөгч даваа цэглэн шат нэгдэхэд согцыг эхэлж гарсан үйлчилгээний өхтийн ирэлд гарлаа. Ажилд ороод сарч болоогүй билгээ нөгөө нь энд жил гаруй болж буй мөнх туяа гэдэг өхөд байлаа. Билгээн цочордсноос уулж сэтгэл нь хямарч гэртээ харжээ. Харин мөнх туяа нь ялгүй хямарсан ч гайгүй болоод ажиллаа хийж байв. Тэд хувцсны үлгүрт ажилтдаг хийгээд тэр үеэр нилээд оройтсон ч үдийн цайндаа ороод гарч явж. Мөнх туяагийн яриагаар бол цэглэн шатны ойролцоо тэр хоёроос өөр хүн байгаагүй бөгөөд шат дээрээс ирж 3 давхар тонгооход нэгэн эрэгтэй хүн хаалганаас гулсан шалан дээр гадаг шунжээ. Цаана нь хинж байгаагүй гин. Тэднийг хаширах чимээгээр санхүүгийн хилцээ ажилтан норв сүрэн ирж тусалсан. Ердөө л ийм зүйлийг тэрээр ярив. Мөрдөгч даваа талигачийн нэрээ бичүүлж төр үнэмлэх авсан их хурлын гишүүн үржнэтэй уулзлаа. Талигач өрдөрж орох гэж нэрээ бичүүлсэн байх юм. Та уулзсан уу? Уулзсан. Энэний 4 сарын өмнө бас нэг удаа ирсэн. Чухам ямар хэрэгээр ирсэн болоо? Зээл авах талаар дэмжиж өгөөч гэж санал тавьсан юм. Хэдий хэрэг бол 200 сая орчим. Урд хугацааны зээлэг гэсэн л дээ. Та тэгээ ямар хариу өгсөн бэ? Судалж үзье гэдэг хариу өгсөн. Тийм их мөнгөөр талигаж яах гэж байсан юм болоо? Шинэ зогцолбор бариулах санаатай байсан. Уучлаарай. Та талигачтай урдын танил уу? Тоггүй. Тэр хуваар аж ахуй эрхлэгчдэд зориулан бичсэн гарын авлага номын маань уншаад надад хандсан хэрэг. Ер нь тийм хүмүүс цөөнгөө байдаг юм. Төр үнэмлэхтэр 15 цаг гэж хүчүүлсэн байна. Тан дээр жохом хэдэн цагт орж ирээд хэдэд гарсан юм бол? За байж төрүүлээгээрэй. Би тусалгаас асуугаадах юм. Гэхдээ энэ дэвтэр дээр ч байгаа л та. Гэснээ дэвтрээ үзээд 15 цаг 15 минутанд орж ирээд 15 цаг 50 минутанд гарсан юм байна. За танд баярлалаа. Зүгээр хөө. Тэгээд тэр өрөөнөөс гарч мөрдөгч даваа цэглэн шат хүртэл алхаж үзлээ. Ердөө л 3 минут хажээ. Ийн саарл ордноос гарч өрөөндөө ирэв. Туслах очир сүхэн түүнийг хүлээж байлаа. Батсууднам 1970 онд Улаанбаатар хотод төрсөн дунд сургууль 1988 онд төгсөж тусандаа улсын их сургуульд суралцж угаад Герман улсад суралцахаар явжээ. 1998 онд Монголд буцаж ирээд 2003 оноос Алтан хот нэртэй хуваар аж ахуй эрхлэх болж тэр нь Идиш уушны жижиг дэлгүүр цайны жижиг газар. Эхнэр нь жилийн өмнө генет нас орсон бөгөөд хүүхэдгүй. Ганцаар амьдардаг байсан. Нэгдүгээр хороололд 2 өрөө байртай. Эцэг их нь нас барсан. Дүү охин Батхорлон Солонгост ажилладаг. Хотод өөр танил ах дүү бараг үгүй. Дотор найз нөхөд ховор, арх удаггүй, кенд тэмх татдаг,
зожигдуу, үг дуу цөөтэй, битүүлэгдүү хүн. Нууц самраг ээлдэг хүүхэнтэй холбогддог. Эхнэрийн нас урахад тэгтлээ гашуудаагүй гин. Дунд сургуулаа хамт төгссөн нэгэн сургуулийн захирал цогоодрох гихчтэй агуулсан боловч хүүхэд байхдаа хөгжилтөө цайлган жирийн л нэгэн байсан гэхээс өөр хариу сонссонгүй. Ингээд ирэл мохордож шүүхэмлэгийн эцсийн дүнг төрөх хүлээзнэв. Японы урд арлын нэг Кюшугийн бөглөө нэгэн тосхон Таваряма халуун аршаантад Хакуэно гэдэг шин цогцлбор нээгдэж тосгоных нь тонжгол хөгжөөнтэй байлаа. Халуун аршаан судлаач эрдэмтэн профессор Мацуда Тадонори ирж лекц уншин тосгоны Ямагучи буудлын захирал Вашицугийн сан ажиллагаар боссон Хакуэно цогцлборын нээлтэнд шин Ямагучи, Окаяма, Кобе, шин Осака, Хирошима гэдэг хот хөдөөгийн олон зочид төлөөлөгчид цугларан тосхонд баяр хөөрвөлж хөлөдөлгөөнтэй байв. Мацуя Такия буудлын захирал эзэгтэй нар энэ өдөр мөн л завгүй их л баяртай байцгаав. Цогцлборт зориулсан фото зургийн үзэсгэлэн бүхний анхаарлыг татаж орсон гарсан хэн болгон үзэж өнгөрнө. Тэр дунд цагдаагийн газрын мөрдөгч Такахаши эхнэр хүүхдийнхээ хамт Мацуя буудалд амарч яваад шин цогцлборын нээлтэнд оролцож нухагаа усан дуруулж мөнгөө төлөөд эргэж явахдаа дахин Хакуэнод орж санамсаргүй гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхов. Уг үзэсгэлэнд Таваряма тосгоны үзэсгэлэнт газруудад аялсан аялагчид сайн дурын болон мэрэгжлийн гэрэл зурагчдыг хамруулсан 100 гаруй бүтээл тавигджээ. Битүү ой дундуур явгч гал тэрэг голд сэлгэж бяцхан жаалууд өндөр уулын оройд барьсан өвсөн дээвэрт үзэсгэлэнт байшин. Түүний хажуудах уйлсан тарандалбай гүүрэн дээр зогсоо гоёмсг эмэгтэй сүмдмөргөж яваа жаалхүү. Усан дор хээлэн сэлгэж өнгөнгийн загалснууд гээд сонирхмор зургууд олон байлаа. Мөрдөгч Такахаши нэгэн зургийн дэргэд очиод зог тосов. Ассаа тосхон орох гал тэрэгний цонхоор харагдах ойн захад голын ирэг дээр зогсоод загас барьжгүй нэгэн эр. Гэтэл тэр эрэхтэй усан дороос ямар нэгэн хүчтэй зүйл татагдан ус руу унах гэж байгаа мэт санагдаад болсонгүй. Такахаши дэл газар эрдний танил бүр үзсэн чим шиг бодогдсон сонин. Эхнэр нь түүнийг хажуугаас нь татаж явъя гээгүүл хичнээн удаа бодол ургуул зогсох байсныг хэлж мэдэхгүй. Оройн хоолны дараа Мачино аршаанд орж ирээд буудлын эзэнтэй ярилцаж суулаа. Такахашид 6 жилийн өмнөх нэгэн хэрэг сэтгэл дэргээд болсонгүй. Яг энэ газар хэргийн мөрөөр ирж үлээ. Такимотогийгч загас барьж яваад усан дунж өгсөн хэрэг. Залуухан солонгос ихнэр нь уйлж бахирн Таваряма тосгоны ихнэрүү даргадан сүйдтэй явдал болсон билээ. Үргэлж ихнэртэйгээ хамт явдаг хижээлэр тэр өдөр ганцаараа явж. Эхнэр нь Мацуя Такия буудлын эзэгтэй нарын ногоо дарахад харж заалгуулыг хэмээн үйлдсэн хэрэг. Гэтэл эрэхгүй оройтож шөнө Ямагучи буудлын эзэн Вашицу тосооны эрчүүлэг дагуулan ирж голын хөвөнөөс түүний цогцыг олсон ажээ. Такахаши мөрдөгчөөр ажилласан ч хэрэг нийлээд бүдэг бадаг. Гадны хүчин орсон байж болзошгүй ямар ч нотлох баримт үлдээгүй. Гэтэл өнөөдрийн гэрэл зураг Такимотогийн үхлийг гэрчлэх цорын ганц баримтж байж болзошгүй хэмээн бодогдоод болсонгүй. Тэгээд Мацуя буудлын эзэн эзэгтэй нараас тэр эргийн талаар асууж лавлахад эзэгтэй. Залуу эхнэр нь маш их гашуудж үннээсээ шаналж байсан. Түүний дараа жил нь ганцаараа ирж хоёулаа хонсон өрөөндөө 2 хоноод явсан гэж хэлв. Буудлын эзэн ч шинэ жилээр залуу эхнэр мэдчилгээ ирүүлдэгэ гэж хэлв. Такахашид Такимотогийн үхэл гинтийн хэрнээ маш цэвэрхэн хийгдсэн зохион байгуулалттай аллага юм шиг совиндрөөд болсонгүй. Ингээд тэр яран буцав. Токиод ирсний дараа архивд орж үг хэргийн хавцыг авлаа. Хоккайдо, Саппоро хот Маруяма Коэн дүүрэгт оршин суугч Такимото Юичиро 62 настай. Газар хөдлөлт судлаач эрдэмтэн. Эцгээсээ олон сая юаны өвөлсөн. 50 настай да Солонгос улсын иргэн Южин гихч 30 настай газар зүйч мэрэгжилтэнтэй гэрэлсэн. Үе мөчний болоод зүрхний өвчтэй. Сүүлийн 4 жил дараалан эмчийн зөвлөсний дагуу Таваряма аршаан дэмжлэгээр ирж 14-28 хондог. Чөлөөд цагаараа уулаар аялж загас барьдаг.
Тийм чирээ босч үе шог хөгжилтэй зүйл ярьдаг. Эхнэр тэгээ туйлын дотн харилцаатай. Эхнэр Такимото Южин 42 настай. Бүгд найрамдах Солонгос улсын иргэн. Юнин хотын дээд сургуулийн газар зүй геодез зураг зүйн салбарыг төгсөж, Саппоро хотын Хоккайдо дээд сургуульд аспирантурт суралцаж байхдаа Такимото Юичиротой танилцж, улмаар хайр сэтгэлтэй болоод гэр бүл болсон. Урд нь гэрэлж байгаагүй. Тэд тавар ямаад 4-р сарын 22-нд ирж 28-нд уг хэрэг болжээ. Такахаши хавдас тэргийг хаагаад дахин бодлоо. Тэгээд утас авч Хакуэно тавьгдсан гэрэл зургийн үзэсгэлэнд оролцсон Ояма Кентарогийн хаягийг сургалан утасны дугаарыг хайв. Ямакучия буудлын эзэн Вашицу төдийл удсангүй Оямагийн хаяг утасны дугаарыг утсаар мэдэгдэв. Осакад суугч гэрэл зургийн газрын эзэн аж. Утсаар залгахад Оямагийн эхнэр аваад түүнийг эмнэлэг твцсэнгээд одоогор хүнтэй уулзах боломжгүй нилээд хүнд месцасалд орсон гэж хэлв. Мөрдөгч Такахаши Хоккайдо руу тэр оройдоо нислээ. Шин Житосэд буутал хасах 6 градуст хүрч цасан шуурга тавьж байлаа. Саппоро буудал хүртэл гал тэргээр явж дэндээсээ Маруяма Коэн хүртэл метрогоор явв. Хаягаар ирж явсараа талигачин амьдарч байсан газар ирэв. Дор хаяхтал тэр бүм йенээр баригдсан чулуун байшин бөгөөд цэцэрлэг гихтэл 3-4 сая йен зарцуулсан болов гэмээр сүрд мөнтэй төглөг сууц байлаа. Такахаши автомат гэрэлэн дөхөөний дор гялтайх үнэт чулуун дээр зохиж сэлсэн Такимото гэдэг нэрийг уншив. Тэгээд бэлэвсэн залуу Солонгос эхнэр ямар ч туу эндээс холдоогүйг мэдэж сэтгэл намраад маргааш уулзахаар эргэлээ. Шөнийн Саппоро жиндүүхэн бөгөөд цасан шуурга тавьж мөрдөгч Такахашиг ийлт ад үзэх шиг хайр найргүй шавхуурдаж байлаа. Мөрдөгч даваад шүүх хэмлэгийн шинжээ чимж гомбор толгойлуулсан Бацодмын зохицост үйлчлэг хийсэн эцсийн дүнг авчирч өглөө. Үзэлгийн дүнгээр бол 15 цаг 55 минутаас 16 цагийн орчимд нас барсан. Өөрийнхөө амийг хорлжээ. Нас нөхцөхөөс өмнө сэтгцийн гүн цочролд орсноос дотор эрэхтнүүд агшил төгсөн. Зүрхэнд мэсний үзүр 4 см хэрэгтэй орсноос нас барсан гэсэн дүгнэлт байлаа. Мөрдөгч даваа талигачин үхлийг амиа хорлсон байж болох боловч гадны ямар нэгэн хүчин зүйл байсныг үгүйс харахгүй гэж бодож суув. Бас шүүх хэмлэгийн шинжээ чимж гомбын дүгнэлт ихээхэн бодиттой байдгийг ч мэдэх хүний нэг тул талигаач төр засгийн бодлогыг эсэргүүцсэн ордонд амиа хорлон шууган үүсэх үндэстэй байж болох талтай гэж бодож суулаа. Мөн хэргийн газараас олдсон эмэгтэй хүний цамцны товч талигаачин үхэлтэй ямар нэгэн талаар холбоотой юу? Эсвэл ямар ч холбоогүй юу гэж эргэцүүлв. Энэ суутал туслах учир сүх гаднаас орж ирээд талигачин нас урсан эхнэрийн дүү Гамболдтой уулзаж ярилцсанаа товч хэлтгэв. Бацод ном Германаас ирснийхээ дараагаар нараг их чимэгтэйтэй билүү гэдэг барны газар танилцаж гэр бүл болжээ. Хоорондоо тийм живтэй биш ч бүрч таарамжгүй бус. Гамболдын яриагаар бол гэр бүл болсон эхний жилдээ ихээхэн халамжтай байснаа. Хуваараа эрхэлдэг аж ахуйнх нь орлого багаснаас ч тэрв сүүлийн жилд ааш нь хувирч юу хийгээд байгааг нь мэддэхгүй битүүлэг болсон гин. Эгч нараагийнхаа үхлийгч Гамболд гинтийн ямар нэгэн зүйлтэй холбоотой Бацод ном жалсан байж болзошгүй гэж ярьжээ. Мөрдөгч даваа шүүх хэмлэг дээр очиж талигачин эхнэр нараагийн цогцост үйлчлэг хийсэн эсхийг судлахад үйлчлэг тороогүй байв. Гомбимчиг сургалан өрөөгөр нь ороход тэрээр үйлчлэг хийж яваа тул тэнд байсангүй. Гэтэл залуу шинжээ чимж цолмонтой таарч тэнд хэдэн үг солилоо. За ордонд олсон үхлээргээр явна уу та. Тийм ээ. Чи тэр үзэлгээр ороогүй мó? Ороогүй, Гамбаа орсон. Амиа хорлсон л гэж чинь. Тийм гэсэн. Гэхдээ Гамбаа эргэлзээд байгаа бол та. Тэгтээ яг гомбимчийн дүгэлцүү бицтэй. Биднийг бодвол олон жилийн дуршлагтай мэдлэгтэй бас шудраг зарчим хүн шүү дээ. Тэр ч тийм ээ. Гамбаа юмж тэгээд юу гэж яах юм? Гэтэл цаанаас цолмын эмчээ үзлэг дороор таныг л хүлээгээд байна. Түргэлж үзээрэй гэсэн баг эмчийн туслах ажилтны дуугаар цолмон цааш эргэж даваа ганцаар үлдэв. Гамбаа эмчийн өрөөгөр шагаасан боловч түр чөлөөгөөр нутаг руугаа явсан гэж химийн лаборант эмэгтэй хэлв. Өөр ямар ч мэдээлэлгүйгээр 2 хонлоо.
Гэтэл өнөөдрийн мэдээ сонинд шүүхэмлэгийн эмч Гамба машины ослоор нас нөхцөв гэсэн гашуудлын мэдээг Дава олж уншин цочирдлоо. Давада Бацодмын үзлэгт шинжээч эмч Гамбагийн гинтийн үхэл ямар нэгэн талаар холбоотой байж болцсошгүй санагдаад явж хав. Чухам ямар сэжвэрээр яаж холбогдсон байж болохыг л олох хэрэгтэй. Энэ хэрэг мэрэгжлийн алуурчны гараар хийгдсэн болов уу гэсэн анхны таамагч төрөв. Тэгээд шүүхэмлэг дээр очиж нэм түрүүн гомбимжтэй уулзахаар гарлаа. Гадаа хүйтэнг чажирсангүй төв талбайгаар хөндлөн алхаж шүүхэмлэгийн 2 давхар саарал байшинд хүрэв. Санснаар гомбимжж өрөөндөө байх нь ол зурх ууштай. Мөрдөгч Даваг харангуутаа гомбимж босч ирээд мэдлэн сандал авч өглөө. Бацодмын үхлийн шалтгаанд амиа хорлсон гэж дүгнэлт гаргасан гомбимж маш нухацтайгаар тайлбарлаж бараг л нотлов. Дава залуу эмч Гамбагийн үхлийн талаар асуухад гомбимж тунж харамсалтай явдал гэж хэлээд залуучуудаж гоомай дөө. Гамба эмч уулын нэлээн өсгөрөөдүүтэй хүү байсан юм. Энэ хар арх хийгөө. Сүүлийн үед гэр бүлийн маргаанаас аж болсноо нэлээд балах дуртай болчихсон. Уг нь ээжийнх нь би муудаа дуудагдж явсан хүн шүү дээ. Уржин миний жижүүртэй үе таарсан. Өрөөндөө өөрийнхөө курсын мэс заслын хэдийн эмчтэй харигтаад эхнэр нэрж боо хэрв шүүгэн болж явсан. Маргааш нь нутгийн дүүгээд үе ирдэг жал бүгэгчтэй эртээ гарсан. Эндээс 3 жил аригтай явсан улсдаа тэгэд тэрнийг л угаалта. Бараг цагаан зам дээр унсан байх ч юм лээ. Амнасаа уудаа юу гэж л загнамаар. Тэрнээс гадна Гамба эмч амьдтаа Бацодмын үхлийг амиа хорлсон биш, гадны нөлөөгөөр нас барсан гэсэн дүгнэлт гарах гэж зүтгэсэн гэдэг үний юм уу? Дүгнэлт гаргаагүй. Аргуу зугаад л тэгж марах гээд байсан юм. Үгсэн хүнийг муулах бараг тайжилж Гамба уулал заавал марах гээд байдаг болчихсон хүн. Тийм үү. Гэвч ямар нэгэн зүйлийг ажигласан байхыг ч үүсгэж болохгүй л бах та. Тэр нь ч тийм. Яг юунаас олж Гамба эмч амиа хорлсон гэсэн дүгнэлтийн эсрэг байсан юм бол мэрэгжлийн үүднээс юу ч тайлбарлаагүй. Тэгээд ч эцсийн дүгнэлтийг гаргах үзлийг би өөрөө хийсэн. Амиа хорлсон гэсэн дүгнэлтээсээ би буцахгүй. Гамба эмчийн зохицост үзлэг хийгээ юу? Хийсэн. Жолооч Гамба эмч хоёр хоёулаа маш их согтолттой. Жолооч хүчтэй мөргөлтийн улмаас нүүрний яс цөмөрсөн. Гамба эмчийн гавлын ясанд 2 газар гүн цууралдтай. Зүүн гарын сарвуу цуурсан. Цусыг алдснаас олж нас орсон байсан. Мас хөнгө хөлдөлд өгсөн байлээ. Хоёулаа хэргийн газар нэг очиж үзье. Та надад ханиулахгүй юу? Таны тусламжийнуудад их л хэрэг болох нь дээ. Бололгүй яах вэ? Төв аймгийн Сэргэлэн сумын заахантай болсон юм. Харин сайн машинтай явуулгүй горгүй шүү. Гадаа тажихын жван шүү дээ. Чи тэгээ машин унаага бэлтгэхэд над руу яриад ирэх. Би наан ажлаа амжуулж буй. Ажил гэж үстэй толгоноос их. Гэсээр Даваг үдлээ. Даваг ажил дээр ирэхэд туслах очроос үхэн хүлээж ядсан байдалтай өрөөнд гадуур хувцастайгаа зогсож байлаа. Дава. За сонсоохоо мэдээсэлт юу вэ? Гэсээр гадуур хувцас тайлбал очроос үг. Бацодном жилийн өмнө Германд дээд сургууль зуучлна гэд бараг 100 сая төгрөг ловрын аргаар гартаа оруулсан мэдээлэл Баянгол дүүргийн цагдаа хэлцээр байгаа юм байна. Мөн түүний талигач эхнэрийн дүү Гамболдта эхнэрийнхээ оршуулгын яс гүйцэтгсэн оройгоо хоорондоо хэрэлдээд зодтолтож үүдэн шүдийн цогсон бөгөөд Гамболд заавал чамайг ална гэж занал хэлсэн байна. Гамболдын хувьд бүрэн бус дунд боловсралтай танхаа эргээр шийдэгдэж байсан. Одоо хувийн таксины компанид жолооч тэгээ эхнэр хүүхэдтэй байна. Архин дуртай гэж байгаа. Бацодмын аминд хүрсэн гэж үзэх хүнсэл бүрэн байгаж яг тэр үеэр ордонд ороогүй байх. Гэхдээ өөр нэрээр орсон байхад үгүйсэхгүй болохоор дахиад алан шалгалт хийж байна. Бас нэгэн мэдээ гэвэл хэрэгтэй бараг холбоогүй өгч байж мэдгч шүүх хэмлэгийн шинжээч эмч Гамбагийн эхнэр найз эмэгтэйдээ арх амснаас болоод хүний гарт үргэлжсэн жууж магадгүй ярьсан байх. Одоогийн байдлаар иймэрхүү. Тэрнээс гадна хэргийн газараас олсон эмэгтэй хүний цамцны товч Францад өвлдөрүүлсэн дээд зэргийн ноолуурын цамцны товчлохыг тогтоосон юм байна. Энэ оны Грациа сэтгүүлийн номер 1-т сурталчлагдсан 1,200,000 үнэтэй цамц. Ийм цамц өмсдөг хүн ордонд ганц л байна. Улсын хурлын гишүүн уртнаасангүй. Уртнаасан гишүүнтэй уулзахад цамцныхаа товчийг хаана гээснийг мэдэхгүй. Гээх нь гээсэн гээд Бацодмыг өх танихгүй гэдэг юм. Гэтэл тэднийг ордонд ярилцаа зогсож байхад харсан хүн байна гэж очор сүх туслах илтгэв. Мөрдөгч Дава талигач шүүх хэмлэгийн эмч Гамбагийн гэрийн хаягаар явсаар 19 цаг 15 минутанд тэднийд хүрлээ.
Нэгдүгээр хороололд автобусны зогсоолын ойролцоо 3 давхарт 2 өрөө байранд амьдардаг ажээ. Давааг ороход талигачин ихнэр насан гихч сурагчуулуу гэмээр насны ойролцоо 2 банд бага сургуулийн насны өхөнтэй 4 үл байлаа. Даваад тиймж найртай байсангүй. Цай аягалж өмнөнтэй байд өөдөөс нь цөхөрч гаслан шингэсэн үе тайнуудэр ширтэн суулаа. Даваа хүүхдүүдэд авчирсан чихэр жимсээ өгөөд ихнэрт хандан. Уучлаарай хэцүү цаг үед ирж төвгүүдад гэхэд зүгээр дээ асуух зүйл байвал асуу гэлээ. Талигач нас урахынхаа өмнө ордонд болсон үхлийн талаар ямар нэгэн зүйл яриаг үз. Тэр талаар онцсон юм яриаггүй. Үгсэн үнийг муулах димээ. Тэгтээ манай хүн сүүлийн үед архинд нийлээд орсон л та. Үг авахаа билсэн. Ирүүлдэ үг дуурна гэж байхгүй. Согтохоор л илдэв юм ярьж хашгираад хэрүүл хийж агсан тавьдаг нь гин бус зан болсон л тоо. Тэгээд тэр талаар ямар нэг юм яриаггүй юу? Согтын үний үгээр үг хийхэд хэцүү шттэ. Гэхдээ л за мэдгүй дээ. Ямар нэг үг хэлээгүй гэж юу? Тэрээрээ бас л шүн хагасал цогтоо ирсэн. Тэгээд л хэрүүл орвол тэрэ чүнжэнгөө хашгирч ансан. Тэгтээ ганц нэг үг хэлсэн болов. Ордонд болсон үхлийг амиа хорлсон гэж байгаа юм да. Зориудын аллах шүү дээ гэж байсан шиг санагдаж байна. Үгүй тэгээд ч би бас согтоо үнтэй зэрэгцээд л уурлаад суугаа болохоор бурууч дуулсан байж магадгүй л дээ. Та нөхрийнхөө үхлийг ослоор болсон гэдэгтээ санал нэг байна уу? Би ямар мэрэгжлийн хүн биш яаж мэдэх вэ? Үхээгүй байсан ч хэрэгцээгээр баг хүн. Гэвч хэдэн жил хамт амьдарч байсны хувьд совинчхүү таамагчхүү. Юу гэж? Юу ч хэмээр эмтэн бүүмэд ордонд болсон хэрэгтэй холбоогүй ч байж магадгүй. Гэхдээ л ямар нэг юм байх шиг санагтаад гээд уйллаа. Мөрдөгч даваа талигачин эхнэрийг тайвшруулад тэднийхээс гарав. Та яг одоо Ганагийн сувгтай хамт байна. Такахаши Саппорогийн төвд байдаг Грандо зочид буудалд хоноод өглөөний 9 цаг 30 минутанд буудлаас гарч такси дуудан Маруяма Коэн оров. Такимотогийн гэрийн гадаа ирэхэд залуу сайхан эхнэр Южин яг гарах гэж байв. Такахаши Южинтэй мэд мэдээд бага саг ярих зүйл байгаа тул цаг гаргаж өгөхгүй юу гэж хүсэв. Южин жейлдгээр өдрийн 12 цагт Саппорогийн төвд уулзахаар төгөрөлцгов. Такахаши мөрдөгч Одоркогоор явж энтерийг сонирхон буулцсан цагаа хүлээж 11 цаг 45 минутанд Саппоро буудлыг зорж алхав. Тэд тохиролцсон цагаас хинэн ч хоцорсонгүй. Буудлын доторх төглөг хоолны газар орж өдрийн хоол хамт зооглох зураа ярилцав. Саяхан Тавариамад шинэ үйлчилгээний зохицолбор нээж гэрэл зургийн үзэсгэлэн гарч ихээх хөлтэй байхад нь очиж хэд хоног амраад ирлээ. Тийм үү? Мацуяд буусан уу? Буусан. Эзэн энэ эхнэр нь ч таныг дурсан минь дүргэж байна лээ. Тэд цөм сайн сууцгаж байна уу? Бүгд сайн. Тэрнээс гадна тэн тавигдсан гэрэл зургийн үзэсгэлэнд сонирхол татгарч гэхүү сонирн байж мэдэх нэг зураг байсан. Ямар зураг юм бол? Талигач өгүүлтэйж холбоотой байж болохоор. Юу гэсэн үг вэ? Миний нөхрийг ослоор гэсэн нь ташаа болох нь уу? Тийм нарийн зүйлийг хараахан мэдэхгүй. Ямар хүний авсан гэрэл зураг вэ? Осакад байдаг гэрэл зурагч. Одоо эмнэлэгт байгаа тул ярилцаж чадаагүй. Талигач нас орохынхаа өмнө ямар нэг сэтгэлийн дарамттай зүйл байсан уу? Тийм юм ердөөч байгаагүй. Миний нөхөр ямар ч юмд ухаалаг хүлээцтэй ханддаг, бусдаас өвөрмөц ууж хүн байсан. Түүнээс хойш ёстой л ганцаардаж явна. Амьдрал ямар ч утгаалах шиг гээд уйлв. Мөрдөгч Такахаши дээл гадаадын орны залуухан эмэгтэй Япон эхнэрүүдээс их л өөр санагдаж өөрийн ирэхгүй уйрав. Япон эхнэрүүд залуунаас амьдрал үр хүүхэд нөхрийнхөө төлөө золиослон альваг дэсэн дэвчиж ялангуяа нөхрийнхөө эхнэр нэгээс илүү гэрийн үйлчлэгч маягтай амьдралаар амьдарч нөхрөө өнгөрсний дараа эмэгтэй хүн гэдэг утгаараа явдаг. Хэцүү нөхөртэй хүүхнүүд яаж хийж байгаад өөхөх хүртэл нь тэсэх хэрэгтэй. Тэгээд үйлцэн хөрөнгөн дээр нь хайрлна гэдэг яриач мэрсэр байдаг юм. Гэтэл энэ бүхнээс их илөөр насны зөрүүтэйж нөхрөө хайрлан дурсаж нүлмэс унгаа залуу сайхан солонгос эмэгтэй ир бусын чигмээр санагдан өврөөсөө альчуур арган дөөндөгөв. Юужин талархал илэрхийлэн альчуурыг авлаа. Тэд тэндээс харж өөр өөрийн явах зүг рүү салцгаалаа.
Такахаши гэрэл зурагчин Ояма гэд гэртэл хүлээхээс өөр ямар ч аргагүй төрөв. Осакад үдшийн бүрийн нөмөрч байлаа. Олон улсын Кансай онгоцны буудлаас ямар нэгэн хүн алхасаар болон тойров. Тэр Осакагийн төвд байдаг Кронико Вакус хэмээх дотор мис заслын эмнэлгийн гадаа ирж буулаа. Өөдөнд өвчтнүүд зурагт үзэж, зарим нь сэтгүүл уншиж, зарим нь гэрийнхэнтэйгээ уулзаж байлаа. Тэр явсараа цэглэгэн шатанд оров. Гэрэл зурагчин Оямагийн эхнэр нөхрөө унтуулаад дүр амархаар өрөөнөөс нь гарч доошоо буулаа. Үүнийг холоос ажиглаж байсан тэр эмэгтэй зүрэн Оямагийн өрөө рүү ороод удсанчгүй буцаж гарч цэглэгэн шатаар уруудан хаалгаар гарч явв. Оямагийн эхнэр халуун кофе ууж сонин уншиж суугаад цагаа харснаа босч нөхрийнхөө өрөө рүү явлаа. Түүнийг ороход нөхөр нь сэрээгүй байв. Удсанчгүй сөвлөгч орж ирээд цагийн дараа хийхээр өвчтөн рүү очиод гинэт сарайн хачин болж тариагаа тавиад дэрэгдэн очлоо. Ояма нас нөхцсөн байв. Эхнэр нь сандарч нөхрийнхөө цээжийг чагнан хөрч эхэлсэн гар хөлийн барьж нэрээр нь дуудаж үйлв. Сөвлөгч дуудлагын товчийг дарж жижүүр эмчиг дуудлаа. Оямагийн зүрх нь гинэт зогсжээ. Маргааш на задлан шинжилгээнд оруулж нарийн он шиг тодруулг гэлээ. Оямагийн эхнэр хөлсний тэрэг дуудаж гэрэлүүгээ ирэв. Гэртээ ороход нөхрийнх нь гэрэл зургийн хайлс, зураг хадгалдаг өрөөг өнгөчин сандаачиж хамаг эмийн тараан хайжээ. Нөхрийн нь гинтийн үхэлтэй энэ байдал ямар нэгэн талаар зайлшгүй холбоотой нь гарцаагүй болгон тэрэ. Яран цагдаагийн газарт мэдэгдэв. Осакагийн цагдаагийн газраас ил мэдээллийг хүлээн авсан мөрдөгч Такахаши яран Осака нисэв. Түүнд Таваряма тосгонд болсон Такимотогийн үхэл ил хэрэг хоёр ямар нэгэн талаар холбоотой байж болох уу гэсэн таамаг төрж явлаа. Гагцхүү яаж ямар утгаар холбоотой байж болох вэ гэдэгт л тархиа гашлагсаар онгоц газардав. Маргааш үдээс хойш Оямагийн задлан шинжилгээний оношч гарч хийж байсан туслын шингэнд дигоксин шахсан нь илрэв. Гэтэл эхнэр нь товд хажууд нь байсан. Ердөө 30 минут доошоо орж амарсан гэсэн тайлбар зүйлдтэй. Тэр хооронд эмнэлгийн ажилтнаас өөр тийш орох хүнгүй тул эргэлзээтэй. Эхнэр нь ил хэрэгт холбоотой юу? Эсвэл эмнэлгийн ажилтнаас холбогдвуу гэсэн олон таамаг гарч ирэв. Оямагийн гэрийн гэрэл зургийн хувийн архиваас чухам ямар зураг хэрэгтэнд хэрэг болов. Энэ дэсэл эхлэх хэрэгтэй гэж мөрдөгч Такахаши шийдэнгүй бодов. Осакагийн цагдаагийн газрынхан 6 жилийн өмнөх Такимотогийн хэрэгтэй холбоотой байж болох эсэхэд чадгч нэгээрээ туслалцаа үзүүлэхээ амлав. Оямагийн үхэлдэж гэрд хийсэн нэгжлэгч айл нь нэлээн туршлагатай гэмт хэрэгтний гараар үйлдэгдсэн гэдгийг цагдаагийн газрынхан ам нэгтээ зөвшөөрч байлаа. Эмнэлгийн өвчтнүүд ажилтнуудаас Оямагийн үхэлд ямар нэгэн талаар холбоотой мэдээлэл байвал цагдаагийн газар мэдэгдэхийг хүссэн ил захидал эмнэлгийн үүдэнд наав. Эмнэлгийн дарга ил хэрэгт илт дургуйцсан цагдаагийнханд хүйтэн хандаж байвч яаж ч ис чадах тул хориг тавьж чадсангүй. Мөрдөгч Такахашид нууц мэдээлэл ирлээ. Нэрээ мэдэгдэхийг хүсээгүй тэр хүн Оямагийн өрөөнд орсон хүнийг харсан. Мэдээллийн худалд нь үн мөнгө таарвал харснаа хэлнэ гэсэн байв. Такахашид юуны өмнө Оямагийн өрөөнд орсон тэр хүн бол яахын аргагүй Оямагийн амийг хөнөөсөн алуурчин мөн хийгээд Саппоро хотын иргэн Таваряма тосгонд ослоор нас барсан гээгдсэн Такимотогийн үхэлтэйч холбоотой байж болох магадлал ихтэй тул шууд мэдээлэгчээс мэдээллийг худалдаж явахаас өөр ашигтай арга одоохондоо үгүйг мэдэрч байлаа. Тэгээд хөлсний мэдээлэгчтэй Асакусад уулзахаар төхөрөн болцсон цагаа хүлээж суулаа. 40 орчим насны ир өрөөсөн гартаа улаан сарна, нөгөө гартаа Асахи сонин барьсаар өөдөөс нь ирэв. Такахаши түүнийг таньж тэдэ жижиг цайны газар орж ирэлцэхээр сууцгаав. Түүний яриагаар бол Оямагийн эхнэрийг өрөөнөөс гарахад хүлээж аваад зөрөөд орсон гин.
30 нилээд гарсан сарвчтай харамалгаатай царайлаг дүү эмэгтэй байсан гин. Гартаа юу ч бариагүй байсан хийгээд джинсэн өмд урдаа цэглэгантай хөхөнгөний цамцтай. Хөдөлгөөн нь Япон хөөхнүүдээс ялгаатай юм шиг санагдсан гэлээ. Такахаши эдний үед Телигаач Такимотогийн залуу эхнэр солонгос эмэгтэй биш үү гэсэн бодол Гэлсхийн орж ирлээ. Тэгээд хөлсний мэдээлэгчид тэр эмэгтэйг харвал таних уу гэсэнд тань нэг гэв. Ингээд дахин нэг уулзаж зураг харуулахар тохиролцоо цаллаа. Такахаши шууд ажил руугаа явж өрөөнөөсөө Саппоро хотын цагдаагийн газар руу утасдаж Такимотогийн залуу эхнэр Южинг сэм дагнах боломж бий эсхийг хүсэмжлээд өөрөө 2 хоногийн дараа очихоо амлав. Саппоро хотын цагдаагийн газрын нэгэнд дууссан хэргийг дахин сөхөхөд тэмж дуртай бус байлаа. Тэд Сусукийн одуулсан хятадын оюутнуудын гаргасан хүн амны хэрэгээс эхлээд мөрдөг шалгах ажил биш хүлээх байв. Такахаши явж гадаад оюутнуудтайж эл хэрэг аль нэгэн байдлаар холбогдож болохыг үүсэх аргагүй гэж бодлоо. Байдал маш ноцтойгоор эргэж болцоошгүй тул яарвчлах хэрэгтэй байлаа. Мөрдөгч даваад ордон дамиа орлсон гэгдэх Бацаад намын хэрэг яахарахгүй гадны нөлөө орсон хүн амны хэрэг шиг санагдаж байв. Цамцны товчны эзэн улсын хурлын гишүүн урт насантай ярилцаж үзмээр санагдавч дуудаж байцах ирэхгүй тул цаг авч ордонд орж ярилцахаас өөр аргагүй тул өрөөнөөсөө утас цохивч хэд хэдэн удаа завгүйг хариугаас өөр үг сонссонгүй. Энэ үедээ туслах очроос өх орж ирээд Телигаач Бацаад намын эхнэрийн дуу ган болтыг дуудаж байцаахад ямар нэгэн үзүр гарч ирж мэднэ. Эхнэрийнхээ амьдад Бацаад нам нилээд дээгүр албаны эрх мэдэлтэй нэг хүүхэнтэй холбоотой байж болцсошгүй байсан гинэ. Түүнийг хүнд ирж тэгээд тэр хэрэгээсээ олж алуулсан байж магадгүй гэж ярьсан байх юм. Гэж ирлээ. Тэрээр үргэлжлүүлэн. Түүнээс гадна Бацаад намын эхнэр гэрээхээ цонхон дээрээ сунаж өгсөн юм байна. Шүүх хэмжээний задлан шинжилгээнд оруулах өгөхөд шүүхийн хэмжээ сэрэтэр хэргийн газар очиж үзээд гадны нөлөө орсон байж болох талтай ч гэсэн Бацаад нам ямар нэгэн аргаар л задлан шинжилгээнд оруулаагүй оршуулсан байх юм. Бас нэг ноцтой мэдээлэл гэвэл ордноос хэн нэгэн эрх мэдлийн хүн Бацаад намын үхлийг амиа оруулсан гэсэн дүгнэлт гаргаа гэж гомб эмчэд тулгасан байж магадгүй гэсэн бүүдэг бадаг таамаг яриа шүүх хэмжээний доод ажилчид ялангуяа туслах ажилчдын дотор гарсан гэлээ гэж ирэв. Мөрдөгч даваа туслах очроос өгөхөд шүүх хэмжээний дотор гарсан яриаг тодотох. Телигаач Бацаад намын эхнэрийн үхлийн талаар шүүх хэмжээний шинжээч хэмжээ сэрэтэртэй ярилцах үүрэг өгөв. Тэгээд өөрөө Телигаач Бацаад намын эхнэрийн дүү Гамболдтой уулзахаар ярилцахаар явлаа. Дамбадаржагийн аманд шавар байшинд аж төрдөг Гамболд эхнэр 2 банд 1 охинтойгоо аж төрдөг аж. Түүнийг тэмж дуртай хүлээж авсангүй ч хөөж туусангүй. Тэрээр Бацаад намын талаар олигтой юм чирсэнгүй. Миний их чиг тэр алсан. Үхэхээс нь 3 сарын өмнө ордны гадаа нэг хүүхэндээ ярилцаа зогсож байсан ба бас нэг орой бааранд нүдний шилтээ хувцаа сольсонж нилээд дээд зиндааны хүүхэндээ дотноор ярилцаа сууж байхыг найз нь харснаа түүнд хэлсэн гин. Хүмүүсийг гадаад явуулна гэж мөнгө авсан нь шүнэн маш учир битүүлэг муу санаатай явуур муутай 100 хүн байсан гэд харин ч орой өгөж бүр эрдүгээсэ гэж бодож байсан юмсан хэмээн тавлангуй өгүүлв. Мөрдөгч даваа Бацаад намын үхлийн үеэр хаа байсныг лавлахад тэрээр маш хүйтнэр инээж азар тэр ордонд үхэж түүнээс биш өөр газар өгсөн бол гарцаагүй би сэрдэгдэх хүний нэг байсан гэж хэлээд тэр өдөр нарантуул зах тэр ачаа болгож өнчсөн тэнд байсан хүмүүс гэрчлэнэ гэж нэр усыг хэлж өглөө. Тэднийхээс гарч явахдаа ордны хэн нэгэн хүүхэнтэй Телигаач Бацаад нам ямар нэгэн байдлаар холбогдох нь гарцаагүй болох нь гэж таамаглалаа. Шухам хэмбэ. Улсын их хурлын гишүүн урт насн уу? Аль эсвэл өөр хүн үү? Тэгвэл хэн байх вэ? Үдээс хойш улсын хурлын гишүүн урт насн цаг гаргаснаар мөрдөгч даваа, мөрдөгч мөрөн нар хамт очиоруулж асуулт бэлтгэн хэргийн материалаас хэрэгтэй зарим нэг зүйлийг авав. Тэднийг ордны төр үнэмлэг бичүүлээд урт насангийн өрөөнд ороход түүний туслах залуу давхар хаалган голон тэднийг дотогш орууллаа. Хэдхэн мөчийн дараа болох тэдний яриа хэн хэнийг нь ямар нэгэн хэмжээгээр цочроож байлаа. Туслах залуу халуун кофе аяглан зөөж ирээд тэдний өмнө тавиад цаашаа гарч удлаа. Мөрдөгч даваа.
Ордонд улсын үглийн шалтгаанаар тантай ярилцах болсон бөгөөд хэд хэдэн зүйлийг асууж тодруулах хэрэгтэй байна. За ямар асуулт байна? Тавиад. Гэд албатангуй нэмсэглэн суудлаа засахтаа гар нь үл мэдэг чичирч байлаа. Хамгийн ихэнд таны цамцны товч энэ мөн үү? Гэд Гэлор уутанд хийж шалгал шинжилгээнд орсон ноол уран цамцны товчийг үзүүлв. Урд насан гишүүн түүнийг үзээд яа харахгүй миний цамцны товч байна гэвэл хаана унсныг мэдээгүй юу гэж мөрдөгч Даваа асуулаа. Огт мэдээгүй. Унах нь унсан байсан. Хизээ унсныг мэдэхгүй. Ирээд олоог болохоор илүү товч авч чадсан. Энэ товч үхлийн үеэр цэглэгаан шатнаас олдсон. Тийм үү? Тэгэхээр та тэр үеэр цэглэгаан шатанд орсон болж таарах нэ? Би орсон санагдчихээн. Бид ч ажил төрлийн шалтгаанаар дээшээ доошоо зорчих хэрэг байлгүй дээ. Тэр ч тийм. Та талигаж бацаад нам ерөөсөө танихгүй юу? Ямар нэгэн байдлаар уулзж байгаагүй юу? Үгүй. Зүсийг хараагүй мөртлөө ийм хариулт өгж болно гэж юу? Сан дээрс зургийн зөндөө харсан. Ердөө ч уулзж байгаагүй юм байлээ. Тантай уулзаад ирээ зогсож байсныг харсан хүн байх юм. Хин тэгж гин? Зөрөө тудлаа хэлсэн үү эсвэл андуурсан уу? Бид огт уулзж байгаагүй. Өөр асуух юм байвал асуу. Бид одоо байнгын хорооны гишүүдийн хуралтай. Гэд өндөлцөв. Одоогоор өөр асуулт алгашвдээ. За тэгвэл үгээр дуусгая та. Дараа асуух юм гарч ирэхийг үгүйгэх газаргүй гишүүнэ. Та нартай олон дахин уулзаад ах цаг алга. Нэр төрч гэж нэг юм байна. Айгуутвал цаа твлийнхэн журтнасан гишүүн хүн алчгаж гэд хэвлэхэд сихгүй. Та нар ер нь ингэхэд мэрэгжлийн уулс байж холигтойхон шиг мөрдөж шалгаад хурдан шийдэж болдгоо юм уу? Амиа хорлсон гэсэн шүүх хэмжийн шинжилгээний хариуг үүсэх хэрэг байгаа юм уу? Баган сенсац үүсгэж улс төрчид саарл ордондоо иргэдээ алж талж байна гэсэн яриа гарах гэж байгаа юм. Гэл цаагуурч ярьцгааж штэ. Нилээн уул үндэстэй хурдан шалгаж дуусгасан хэн хэндээ үлзийтэй болно доо гэд урт насан гишүүн бослоо. Мөрдөгчд ч тэр өрөөнөөс гарцгаав. Даваа талигаж бацсууд намыг урт насан гишүүнтэй яриа зогсож ухыг харсан гэсэн санхүүгийн хэлцэн ажилтан ямаг дуудан уулзлаа. Та урт насан гишүүнийг талигаж бацсууд намтай уулзаад ярилцаж байсныг харсан гэдэг чинь үнэн үү? Үнэ. Би тэднийг ямар нэгэн ажил төрлийн холбоотой зүйл ярьж байна уу гэж бодсон. Ямар ч байсан урт насан гишүүний өрөөнөөс холгүй цонхны дэргэд тэднийг хамт байсныг харсан маань үнэ. Хэзээ гэдгийг хэлж чадах уу? За байз. Үүнийг тэмч тодорхой санахгүй. Ордонд өгөхөөс 7 хоногийн өмнө баг шүү. Өөр ямар нэг юм байна уу? Би тэрнийг харснаа л хэлсэн. Баярлалаа. Зүгээр гэж салав. Мөрдөгч Даваа мөрөн хоёр ордноос гарч ажил руугаа алхав. Тэдэнд хэн хэнд нь урт насан гишүүн энэ хэрэгт ямар нэгэн байдлаар холбоотой санагдаад болсонгүй. Маргааш өдөр нь мөрдөгч Даваа шүүх хэмлэгийн шинжээ жимж гомбото Төв аймаг орж залуу юмч гамбаа осолд орж насварсан газар очив. Үнэндээ юу ч үгүй цагаан зам дээр гарсан хэрэг байлаа. Замдаа тэд ямар нэг сэжиг баримт болохоор зүйл хайсан боловч ерөө олдсонгүй. Шөнө болсон хэрэг тул харсан үдсэн хүнж байсангүй. Гомбо юмч архинаас олж гарсан хэрэг хур тэтрүүлж явсан бололтой гин. Мөрдөгч Даваа ордонд болсон хэргийн талаар ярихад гомбо юмч илт дургүйцэн. Энэ олон жил ажиллахдаа гаргасан оншноос буцсан удаа үгүй. Гэхдээ тэр хэргийг хаах болсон юм биш үү? Гэж Даваад хүй төвдөр өнгөөр хэлв. Даваа өөрийн сэжиг тамгаа тоочин ярьсангүйж бага зэрэг тайлбарлаад бас тэр өдөр ордноос өөрт чинь ямар нэгэн байдлаар уцаар шахалт үзүүлсэн гэсэн яриа танаахны дунд гарсан байх юм а гэвэл тэрээр маш их уурсан тийм юм ерөөсөө байхгүй гэж үгүйсгэв. Мөрдөгч Даваад гомбо юмчийг энэ хэрэгт ямар нэгэн байдлаар холбоотой байж болох усуу гэсэн сэжигтэй таамаг дөрсөнж албаар өөрөөсөө ил бодлоо зайлуулахад хүргэв. Хүй төвтэр үгцөөнтэй гомбо юмчтэй олон жил олон хэрэг явдалд хамтран зүтгэж ирсэн болохоор таанч хийгүй мэрэж хийдэг чадвар туршлагатай энэ хүнийг хардаж сэжиглэх гэдэг хэтэрхий сэрдэмтгий мэд санагдана. Тэгээд залуу эмчийн үглийгч арх хур тэтрүүлснээс болсон осол байж болох юм гэсэн эргэлзээ төрлөө. Гэвч эсрэг талаар бодож үзэхүүл холбоотой аллага байхыг ч үүсэхин аргагүй. Гагцгүй сэжүр баримт нотолгоо хэрэгтэй.
Бас өчигдөр онц гим дэрэгдний бүртгэл хэргийн хавтастай танилцаж байх зур хамгийн ойрхон зайнаас удахыг огцом хүчтэй дүр харах хэрэгэлсэн байж болох талтай юм гэсэн анхны дүгнэлт өөртөө гаргасан бөгөөд алуурчин хохирогчтой нэлээн дотн танил тэрчвүүхэл итгэлтэй хүн байсан байх гэж үзэх үндэсч би гэсэн тамга гаргасан. Үнэн дээр энэ ямар ч нотолгоо баримтдаггүй. Дээрээс ордонд улсан энэ үглийг хүн эмний хэрэг гэж үзэх ямар ч үндэс байхгүй тул хавтас тэрхийг хаа гэсэн үүрэг өгсөн. Хэтэрхий энгийн ямар ч сэжиг баримтгүй мөртлөө ил хэрэг мөрдөгч даваагийн сонирхлыг татаад ёр олохгүйд өөрийгөө ч гайхад хүрч байв. Хэрвээ ил хэргийг зөрүүдийн аллаг гэж үзвэл яахын аргагүй эртнээс зохион байгуулсан нилээн дээрээс төлөвлөсөн төрийн томчул оролцсон хэрэгч байж болох мэд. Гэтэл бат суднамд төрийн түшээдийг сандраган айлгах ямар ч үндэс байсангүй. Зүгээр л нэг баг гарын бизнесмен тэгтээ өр ширэнд баригдсан хүч чадалгүй нэгэн урдыгаар бол ил таамга гом бэмжтэй хуваалцаж байгаа гэдэгтээ өчүүхэн чиргэлцсэнгүй. Энэ удаад яагаад ч юм ярих сонирхол байхгүйгээр үл барам бүрч нууцлмаар. Тэдний машин Улаанбаатарт яах ихэн зургүй ороод ирэв. Гом бэмчийг эмнэлгийнх нүүдэнд буулгаад даваа цааш хөтөллөө. Нэгдүгээр хэсэг төгсөв. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.